A-Star Mongolia таны аяллыг бид дурлая. За манай аялагч чөлөөт өдрөөр хийж болох зүйл нь яг ингэж дөөрийн тоглолт болж таарах юм бол ирж үзэж болох юм. Айгүй гоё юм байна дотроо л. One eternity later. Гүржид аялаад сүүлчийн өдөр чөлөөт өдрөө юу үзэж ingaaч. Чулуунууд багнууд нь энэ гүржийн түүхэд ер нь байгаа юм шиг. Тэгээд энэ нөө Иесус Христийн бас түүх зовлон. Энэ болохоор нөө орон загмаа гэдэг тийм юм байна. Усэр юм эдэн мэдэрч. The next day. За явсараад Батумад өрөөд ирлээ. Тэгээд Батумад ирээд олон үзэх хэвээр яг гоё юмнууд нь гэвэл яг энэ нэг хосон хөшөө гэдэг штэ. Энэ хавьд жетсгээ түрээсэлж болох юм байна. Хүмүүс загасчлт юм байна. Плисигээс наашаага метрогоор нэрээд метрогоор 6 цаг 8 цаг ч юм уу тэгж явж ирлээ. Жохон ядарлаа. За би жохон судалжаад хэлээ. За энэ хөшөө нь болохоор Alien and Nino гэдэг нэртэй хөшөө юм байна. Тэгээд энэ нь болохоор англиар Man and Woman. Тэгээд ойролцоогоор 8 м өндөр 10 минут тутам нэг удаа ингэж хоорондоо нийлээд буцаад ингэ салдаг. Гол утга нь өгүүлж байгаа зүйл нь болохоор хайр ба хамтын хугацаа гэж байна. Тэгээд бүр цааш нөгөө түүхийн юмнуудын болохоор хүмүүс өөрсдөө ирэхлээр гоё үзүүл гоё хаа. Энэ тайлбарлахгүй авч. Энэ яг далайн хэрэг дээр байдаг спот. Тэрийг үзэлт энэ дээр зураг мөрөд харуулна. Скул ийшээ нэг яат. Энд дээр аялал хийж болох юм байна. Хэдэн үнэтэйгээс хамаарна. Скул ганцаараа жетс гэж юм шиг юм шүү. Энэ болохоор алцыг харж энэ өстө миний харж байгаа. Ангаар хордоо ирээд байгаа харагдсан. Сая. Энд би дронс гэсэн чинь энэ тийм нохоонууд нь аюултай. Шууд дронд өсөрч сууж авах гэхээр холцож жагаад өөр газраас сэж үзээ да. Гүржийн үндэсний хоолой юм шүү дээ. Амар хэтэл. Одоо арай өөр Juan. Hello. Эндээс нэг көөр мэдчихэд явд юм лээ. Тэгэл өглөөнөөс хавуулаад юу ч үдээгүй. Мууч томчж штэ. Яасан. Тако нэг юмрхүү. Жижиг юм нөө. Энд Тбилисиг бодвол ер нь зарим нэг юмнууд нь хамаагүй мөвтэй юм шиг. Ундаа гэхэд 5 лира гэдэг чинь 7,000. Ингээд 7,000. Тэсэлхээр ер нь гайгүйсэн юм. За энэ эргээр хэсэг алхаж үзчихээ. Энд өвөл зарим үед лөө эсвэл ер нь цас орд юм шиг. Би сая TikTok дээрээс үзсэн. Далаа нь хөлдөөгүй давстаа далаатай хэлээд юм шиг. Тэгээд амар том чирэгтэй цас ороод. Тэгээд далаа ирэх дээр хүмүүс нь цасан хүн хийсэн байсан. Тэр өстой амар гоё үзэгдэл. Тэгээд яг босоод орно жуулчтай зориулсан нэг юмнууд байдаг шүү дээ. Тиймэрхүү юм байна. Энэ хэрэг дагав худалдаалагдчихж байгаа зарим нэг зүйлс.
Тэгэхээр хүмүүс харин Туркийн хүмүүсүүдийг бодвол хамрын илүү өндөр санагдлаа. Бас нөгөө муур нохоо, годомжны муур нохоо ихтэй. Тэгээ нэг гоё бол юм. Нэг тэгж амар дайрж майрдгүй юм шиг. Тэр нэг тэнд харагдаж байгаа байшин биш үү? Нэг дотор нэг цаг байгаа юм шиг. Тэр нь болохоор яг алсыг харах шиг ажилтны юм байдаг. Зөвлөлтөө үед баригдчихсэн гэлөө. Тэр нь уул нь бүр өмнө нь YouTube дээрээс үзэхэд өнгө мөнгө арай өөр улаан гэдэг байсан. Одоо л засвар хийгээд арай өөр болгоцсон юм. За дрон орчихвол хон гайгүй шиг байна. Take off. Full point update. Зарим нэг мэдээлэлээс үзвэл хат гэсэн сод болоо. Тэгтийн гүржээ хамгийн сайхан далайн яриг энэ хотод байдаг. Тэгээд энэ хотын маань бас нөгөө архитектур энэ соёл нь болохоор Европын олд маягийн барилгууд бас байдаг. Гэхдээ бас холимог гэж явдаг юм шиг байна. Тэр нь яагаад вэ гэсэн чинь бас нэлээд шилэн өндөр барилгуудс нэлээд их баригдсан. Дулаан уур амьсгал. Дулаан уур амьсгалтай жилийн ер нь ихэнх өдөр дулаахан тэгээд ногоон мал та байдаг. 7 км үргэлжилсэн далайн эргийн зугаалгангуудтай тэгээд гүржээ хамгийн анхны дэлбэний үзүүлбэр байдаг гэж юм. Тэгээ нөгөө гудамжны урлаг гэдэг болов. Граффити гэдэг шүү дээ. Тийм арт бас нэлээд ихтэй. Гэтэ тэр нь бас зарим хэсэг газар юм шиг байна. Энд болохоор өөр нь барилгууд нь аюу гоё харагдаад байна. Яг аврагт юм шиг. Энд бас машинууд нь бас янз янзын машинууд их байна. Одоо энэ хаана харагдаж байгаа BMW Porsche Mercedes энэ төрөстэй бетон. Гүрчд гарцаараа заамаа гарахгүй ч юм уу тийм хөдөлгөөн соргоолт өгдөг. Сити тур гэдэг юм морин аялалаас явдаг юм биш. Кавказ баг. Тэр дөрч. Ямархуу яг хөшөө гэдэг нь ойр сар цай. Нөгөө хөшөөнтөр яваад ирлээ. Тийм рамен юм шиг. Тэр мангар өндөр юм байна бас. Тэр нэг алтан хоньны арсэл хоньны нэхийчл югдүүлээ тийм барьсан шүү дээ. Энэ хавийн барилга бол зүгээр шүү дээ. Канон дотор байгаа юм шиг л харагдаж байна. Ялч өнөө Европын болон тэр холимог архитектурын шийдэлтэй гэдэг нь үнэ юм байна ч угаасаа л үнэн л ахалтай. Энэ казино гэдэг юм аа. Энэ хаттай гоё юм. Замаар гарахад аюу юу юм бэ наа. За Вьетнам зам гарах гэж байна одоо.